Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгэт харуулаас асууж байгаа эрхэм танд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 8 цаг 12 минут. Радион 3 дахь студиэс хөтлөгч мөгийн хөтлөгч цэцэг найруулагч Гамбалтын ангаранаар нөгөө тал нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мэнд мөгийнх. За өдрийн мэнд. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чухал үедээ Финон гэсэн уриатайгаар Pay-on цахим зээлийн аппликейшн хамтран ажиллана. За мөн үеийн үр дүнтэй бэлтгэл NBL-ийн хамт хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах гэсэн уриатайгаар NBL глюкосамын хондроксид сульфат хамтран ажиллана. За ингээд 7 хоног болгоны даваа гарагт сансар судалтай холбоотой сансар огторгон сэдвээр явдаг. Өнөөдөр бид юу яана? 2 хоногийн өмнө дэлхийн сансрын эсэгчдийн өдөр болоод өнгөрлөө. За энэ ямар учиртай вэ гэхээр Бям гарагт буюу 4-р сарын 12-нд дэлхийн анхны сансрын эсэгч Юрий Алексеевич Гагарины сансарт ниссний 64 жилийн болсон. 64 жилийн өмнө 4 сарын 12-нд хүн анх сансарт нисжээ. За ингээд 2011 онд болсон Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 65 дугаар чуулганаар жил бүрийн 4-р сарын 12-ны өдрийг хүн анх сансарт ниссэн тэмдэглэлт өдөр гэж хүлээн зөвшөөрөөд за ингээд энэ өдөр нь бол зөвлөлт холбоот улс төдийгүй сансар судалтай холбоотой маш олон улс оронд сансрын эсэгчдийн өдөр гэж албан бусаар тэмдэглэж байгаад ингээд нүүб бүр ингээд дэлхийн нийтээр албан болгоод за ингээд тэмдэглэж өнгөрүүлдэг байгаа. Тэгэхээр саяхан болоод өнгөрсөн буюу 2 хоногийн өмнө болоод өнгөрсөн дэлхийн сансрын эсэгчдийн өдрийг тохиолдуулаад сансарт ниссэн амьтдын тухай ярина. За тэгэхээр Гагарины нислэг хүн төрөлхтөнд сансрын 90 үеийг нээсэн анхны гарц гэж хэлж болно. За мөн хүн зөвхөн дэлхий дээр биш сансартч бас амьдарч болдгийг харуулсан юм нотлохоо болсон. Гэхдээ Гагарин анхдагч байсан уу гэдэг асуулт бас айгүй сонирхолтой. За яг хүн төрөлхтөн дотроос бол анхдагч үуч чадсан. Өөрөөр хэлбэл Homo sapiens гэдэг энэ зүйл дотроос бол анхдагч үуч чадсан. Харин дэлхий дээрх амьд дотроос бол үгүй. Мэдээж. Тийм. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ үүний тухай ярих байгаа. За тэгээ ер нь хүний аим гэдэг чинь маш үнэтэй учраас Юрий Гагарин, Герман Титов, Алан Шепард зэрэг юм сансрын ахлагчдыг нисэхээс өмнө заавал амьтан нисгэж туршсан байдаг. За тэгэхээр өнөөдөр сансарт ниссэн амьтын тухай бид хоёр ярих байгаа. За тэгэхээр энэ сэдв яг нэг талаасаа маш романтик сансрын нисгэж нохой, сансрын нисгэж туулай, сансрын нисгэж муур гэд ярина бид хоёр. Гэхдээ нөгөө талаасаа бол хүн төрөлхтний тусын тулд амьтан дээр хийсэн туршилтууд гэсэн үг. Тэгэхээр бас жоохон сэтгэл имзэглэмээр юм зүйл. Мэдээж. Тий. Тэгэхээр ер нь бол нөгөө Эрдэнэ хүний алтан амийг дэмий өрөхгүй гэж урдуур нь маш олон амьтад орсон байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ амьтдыг бол сансрын баатрууд гэж нэрлэж болно. Өнөөдөр тэдний тухай ярилцгаана. За сансрын хөлөг бүтээхээс өмнө бүр 1945 онд Вернер фон Браун гэж хүн Америкийн нэгдсэн улсад одоо юу байгаад дагаар ороод за Пүүжингийн төсөл дээр ажиллаж байхдаа 47 онд FAO 2 гэдэг ийм алсын тусгалтай пуужинд амьд ялаа хийгээд агаар мандалд хөргсөн байна. Тэгээ энэ пуужин бол зүгээр л ингээ нэг яаж холоос дайснаа устгах вэ гэдэг л анхны зорилготой байсан. Тэрнээс сансар мансрын тухай бол ер нь бол яг мөрөөдөжсэн ч гэсэн анх бол пуужинг тийм зорилгоор бүтээж исэн. Яаж алсын хол зайнаас дайснаа одоо пуужиндаж харуулж сөнөөх вэ гэдэг. Тэгээд тэр пуужин дотор ялаа хийгээд хөргсөн чинь нөгөө пуужин агаар мандалд гараад буцаж ирсэн. Тэгсэн нөгөө ялаа нь амьд байж таарсан. Тэгэхээр хамгийн анх ялаа ниссэн болж таарч байгаа юм уу? Тийм ер нь бол агаар юу одоо сансарт гэх юм чи хаашаа энэ зүгээр яг зүгээр агаар мандалд гарсан л гэх юм уу? Хамгийн анхны амьд бол ялаа. Ялаа болж таарсан шүү. За бид нар болохоор ганцхан нохойг мэднэ те. Тийм шүү дээ. Тэгс чи тэрнээс өмнө маш олон тийм маш олон амьтад байдаг. За ингээм хамгийн эхлээд сансрын хөлөгт биш. Зүгээр л юуны FAO буюу алсын тусгалтай пуужинд ялаа сууж ниссэн байгаа. Ялаа суулгаж ниссэн. За эндээс пуужинд ер нь амьтан хийгээд явуулаад үзвэл яад юм бол гэсэн бодол төрсэн байгаа. За ингээд 47 оны гэсэн 48 оны 6 сарын 11-нд Альберт гэдэг нэртэй макака сармагчинг FAO 2 гэдэг пуужинд суулгаад тэнгэр рүү буудсан. За нөгөө пуужин чинь ниссээрээ угаад 130 км өндөрт гарсан байгаа. За ингээд 130 км өндөрт гараад ирэнгүүт жингүүдлийн орчинд орчиж байгаа. Тий? Тэгээд жингүүдлийн орчинд орж үтсэн хамгийн анхны амьд биет бол макака сармагчин. Гэхдээ мэдээж пуужин буцаад бууж ирэхдээ бол Альберт гэдэг нэртэй энэ сармагчин өгсөн. Альбертийн одоо гэдэг тэр Альберт гэдэг энэ макака сармагчинд одоо ямар нэгэн амин үзүүлэлтүүдийг хянах юу ч байрлуулаагүй. Одоо л хөгжиж байгаа болохоос тэр үед л юу ч байгаагүй. Зүгээр хийгээл хөргцөн. Тэгэхээр бууж ирэхдээ ингээд юу пуужин эргэж газар дээр буугаад ирсэн макака сармагч өгцөн байсан. Яг нисгээсээ өмнө өгсөн юм уу? Нислэгийн үед өгсөн юм уу? Нисэж явахдаа өгсөн юм уу? Буцаж ирээж газарж явахдаа өгсөн юм уу? Мэдэхгүй. Тий. Ямар ч байсан зүгээр үндсэн шалтгаан нь бол
За тэр сарамгчийн суулгаад ниссэн тэр пуужин дотор байгаа бүхээг нь бол агааргүй болоод ингээд бүтэж өгсөн юм байна гэж мэдсэн байгаа. Цохоо бүтээгчд. Аха. За ингээ 1949 оны 6 дугаар сарын 14-нд буюу өмнөх макака сарамгчны хөргснөөс яг 1 жил 3 хоногийн дараа дахиад нэг макака олоод тэгээ тэрийг FAO 2 пуужинд хийгээд сансарт хүргэсэн байгаа. Тэгээ энэ макакаг бол мэдээж нөгөө Альберт 2 гэж нэрлэв шүү дээ. Эхнийх нь Альберт юм чинь дараагийнх нь Альберт 2. Тэгээ өмнөх гашуун туршлагад үндэслээд Альберт 2-ын биед нь хит хитэн мэдрэгч төхөөрөмжүүд байрлуулсан байгаа. За. Тэгээ энэ яах чинь гэхээр нөгөө зүрхний цохиолт, амьсгал, цусны заралт зэрэг юм амин үзүүлэлтүүдийг нь бичиж авсан гэсэн. Өөрөөр хэлбэл яг хаана юу болж ийн те хөөрхтөн зүрхний яаж ийн, амьсгал нь ямар байна, бууж ирэхдээ яаж ийн гэдэг мэдэх гээд шүү дээ. Тэгэхээр энэ маш үнэтэй амьд биетийн анхны сансрын нислэгийн ийм өгөгдлүүд болж таарсан. Үн цэнтэй өгөгдлүүд гэсэн үг. Одоо энэ чинь эхлээд хүн нисэхээс өмнө амьтан явуулж ийн. Тэгээд ер нь бол хүн нисэхээс өмнө амьтан явуулж ийна гэдэг чинь бас ийм амин үзүүлэлтүүд нь авах нь хамгийн чухал юм байна гэдгийг бас эндээс ойлгож ирсэн гэсэн үг байна. Тэгээ яг нөгөө сансарч гэж бидний нөгөө нэг ярьлаа да. Одоо сүүлийн үед бид нар сансар гэлэхээр бүр амар л холыг ярьдаг болсон шүү дээ тий. Энэ үед бол зүгээр 134 км өндөртөл хүрсэн гэдэг юм байна. Тэгээд бууж ирэхдээ шүхэрт тоормсны систем нь ажиллаагүй. Тэгээ хүлэг хитрхи хурдтай газар унаад Альберт 2 амь өргөцсөн юм. Йоо зүгээр тоормсгүй шууд л нак гэл тэнгэрээс зүгээр ингээл шууд газар руу дийл бүсэрсэн юм байна тий. Тэгээ ингэж яхад Альберт 2 өргөцсөн гэсэн үг. За үүнээс хойш 3 сарын дараа 49 оны 9 дугаар сарын 16-нд дахиад нэг макака авчираад Альберт 3 гэж нэрлээд FAO 2 пуужинд суулгаад хөөрөх гэсэн боловч пуужин хөөрөх үедээ дэлбэрсэн. Ингээд Альберт 3 амиа алдсан. За дахиад 3 сарын дараа 49 оны 12 дугаар сарын 8-нд 4 дахь макакаг авчираад Альберт 4 гэж нэрлээд тэгээ FAO 2 пуужинд суулгаад хөөргсөн. За пуужин бол ямар ч байсан хөөрсөөр угаад 130 км өндөрт хүрсэн. За харин буух үедээ дахиад нөгөө нэг тоормс нь ажиллаагүй. Ер нь бол сансрын тэр үеийн тоормс гэдэг нь бол шүхэр дэлгэгдээд тэгээд ингээд шүхэр нь одоо тоормслогдож буюу ингэж ажиллана. Тэгээд тоормсны систем дахиад шүхэртэй тоормсны систем нь ажиллаагүй. Дахиад хөлөг өрсөн ингээд агаараас тэнгэрээс зүгээр шунганж буугаад газар бяц дил бүсэрсэн. Ингээд Альберт 4 бас ингэж өгсөн. Зөндөө олон явуулсан юм шүү дээ. Тий. Тэгээд 50 онд Альберт 5 гэдэг макака сармагчинг нисгсэн. Тэгсэн дахиад буухта буцаад ерөөсөө тэр шүхэртэй тоормсны систем ерөөсөө 3 удаа л ажиллаагүйгээс болоод 3 сармагчин өгсөн юм байна. Би энэ Альберт 2-ын талаар ярьжсэн. Тэгээ эн чинь бүр Альберт 5 хүртэл явчлаа шүү дээ. Тэглээ. Нилээ бол юм байна. За Улаанбаатар хотод 14 цаг 19 минут нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулаад үргэлжлүүлье. Чухал үедээ Finon гэсэн урайтаагаар Payon захим зээлийн аппликейшн нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байна. За юу яаж байгаа? Та Payon аппликейшнийг гар утсандаа эхлээд татаад суулгах чинь. Тий, Payon гэд. За ингээд татаад суулгачаад Payon аппликейшнаараа 75 сая хүртэл төгрөгийн орон сууц барьцаалсан зээлээ одоо чухал үедээ үнэхээр яаралтай мөнгө хэрэгтэй зээл хэрэгтэй үедээ орон сууцаа барьцаалаад 75 сая төгрөг хүртэл ийм зээлийг авна. За ингээд ерөөсөө 5 минутад тэрийг авах юм байна. Инхээр айгуу гоё болчиход байгаа. Тэгэхгүй бид нар чинь одоо ингээд 75 сая чи бас мөнгө штэ. Тэгээ энийг авахын тулд банк банкнаас бол тэгээд амар их зүйл шаардах байлгүй бичиг баримт те. Тэгвэл 5 минутын дотор авчиж болно гэж байгаа. За Payon гэдэг энэ аппликейшнийг бол 23-аас дээш насны хүмүүс хэрэглэж болдог гэдэг байгаа. Тэгээд энэ дотор зөвхөн ийм орон сууц барьцаалсан зээлээс гадна зөндөө олон зээлийн бүтээгдэхүүн байна л да. Захим зээл, 6 хүртэл хувааж төлөх үйлчилгээ, лизингийн зээл, автомашины зээл, барьцаа зээл гэсэн ийм хэрэгцээтэй маш олон зээлүүд байгаа. Тэгээд бид нар ч нөгөө зээл авахын тулд ингээд орлогоо нотолж байгаа шүү дээ. Тэгж нотлохдоо маш олон янзаар нотолж болно. За би цалингийн орлоготой бол цалингийн орлогоороо, бизнес хийдэг бол бизнесээрээ, за мал хариулдаг бол тий малаараа зэрэг ингээд маш олон төрлийн аргаар нотолчдөг учраас бас энэ давуу талтай мэлээ. За дэлгэрэнгүй мэдээллийг нь 7533 1111 гэдэг утаснаас та мэдээлэл авч болно. 7533 1111. За Facebook-оос бол Payon TBF гэх хайх юм бол аль биесны хуудас нь гараад ирнэ. Тэгээ хамгийн гол нь ер нь утасныхаа аппликейшн татдаг хэсэг рүү орж байгаад Payon гэдэг энэ аппликейшнийг татчихвал яг ингээд сандарсан үед бол юу илээ, юу хаашаа илээ, хэн рүү уцаар ярих вүлээ гэд ингэжснээс хамаагүй л үр дүнтэй юм билээ те. Тийм. Одоо ер нь нэг үе ботход хүмүүс ингээд нэг бэбинээсээ мөнгө зээлхэ болж байна. Ер нь хэцүү шүү дээ. Надаас л хүн мөнгө зээлээч гэхээр
зээллүүлэхгүй байж чаддгүй. Зээлүүлэх чаддаг. Бүр хэцүү. Тий. Тэгээ ингээд нэг яг юу гэж хэлэх үү гэдэг бас айгүй хэцүү болчиход идэм ба тий. Төвхтэй. Тэгээд Тэгээ зарим нь байгаа гэд хэлэх юм бол ойлгохгүй, зарим нь байхгүй гэд хэлэх юм бол ойлгохгүй. Тэгээд айгүй хэцүү. Аль алийг нь ойлгохгүй. Харин тий. Тэгэхээр энэ гоё ер нь энэ олон зээлийн аппликейшнууд гарч ирснээр энэ нэг хүмүүс нэг юм мөнгнөөс болж муудалцдаг энэ нэг харилцааны юу харилцаагаа багассан баха. Магадгүй. Тий. Сайхан шуударсан баг. За. Манай нэвтрүүлэгтээ чухал үедээ Finon гэсэн үрээтэй Payon захим зээлийн аппликейшн хамтран ажиллаа. Баярлалаа. Орон сууцаа барьцаалсан зээлээ 5 минутанд гэж байгаа. За бид өнөөдөр сансар өгтргөө гэдэг булангаараа сансарт ниссэн амьтдын тухай ярьж байгаа. За сая Альберт та хүртэл ямар ч байсан ингээд нөгөө бүтлгүүтэй дээ шүү дээ. Энэ ч юм бол Америк нэгдсэн улсын буюу Америкчуудыг ярьж байна тий. Ерөнхийдөө нэг жоохон юм бүтлгүү байгаад байна. Тэнгүүт энэ үед Сергей Короlyov 1951 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Дисек Циган гэдэг юм нэртэй хоёр нохойг пуужинд суулгаад агаар мандлын дээд давхар руу явуулсан байна. За агаар мандлах чинь 6 давхархтай гэдэг ааш тий. Лайкигаас өмнө гэсэн үг. Өмнө хоёр өөр нохой явуулсан гэсэн үг. За. Тий ноход эргэж амжилттай бууж ирсэн. За өөрөөр хэлэх юм бол сансрын хөлөг гэж бүтээгүй байхад алсын тусгалтай пуужинд суугаад агаар мандлаас гарч сансрын захад хүрээд амьд бууж ирсэн анхны амьтад бол Дисек Циган гэдэг юм хоёр нохой. Бид нар лайкаг зүгээр нөгөөс юу нэлийн хол явсан саран дээр буусан сансрын хөлөг суусан л гэдэг байгаа болохоос энэ хоёр болохоор хамгийн анх хөөрхөн үед л хөөрсөн. Гэхдээ пуужинд хөөрсөн гэдэг утгаараа тэр ангиллаас гарчдсан юм байна. Сансрын хөлөг биш пуужин. Тэгээ пуужин гэсэн. Уг нь бол энэ хоёр нохоо нэлээд алдартай байвал байхаар л тийм байна ах. Тэгсэн энэ Циган гэдэг нохойг нь болохоор зөвлөлт холбоод улсын геофизикийн пуужингийн судалгааны ажлыг зохион байгуулах улсын комиссийн дарга нэг академич хүн байт юм. Тэр гэртээ аваад хичээсэн гинэ. За ингээд Орос тухайн зөвлөлтүүд хоёр нохой ингээд агаар мандалд яг сансарт бол биш те. Одоо агаар мандал хамгийн дээд давхаргад хүрээд ингээд буцаад амжилттай болгоцсон. Пуужингаар давхаргатай тэгэхээр 6 дахь давхаргад ноцсон л гэсэн үг юм аа. Тийм харин яг сансарлуу бол задгаа сансарлуу бол гараагүй гэсэн үг. Сансарлуу бол гараагүй. Агаар мандлын хамгийн дээд давхарт хүрээд пуужингаараа буцаад буугаад ирсэн. Гэхдээ тэр пуужин бол сансрын хөлөг пууж хоёр ч өөр юм ба штэ. Тий английнхаа хувьд. За ингээд энэ амжилтанд урамшаад зөвлөлт холбоот улсын эрдэмтэд Дезик гэдэг нохойны дараа Лиза гэдэг нэртэй өөр нэг нохойтой хамт дахиад сансар цэцсэн. Тэгэхээр Циган гэдэг нохойг тэр түрүүний геофизикийн пуужингийн судалгааны ажлыг зохион байгуулах комиссийн дарга академич Благан Равов гэдэг ийм хүн гэртээ авцсан гэрээ аваад тижээсэн учраас Дезик нь хоёр дахь ниссэн. Хиний Циганы оронд Лиза гэдэг өөр нэртэй нохой аваад за ингийн хоёр сансарт ниссэн. Лиза ямар сонсголонтой сонсогддөг юм. Тий, гэтэл яг буух үедээ хөлгийн тоормсны нөгөө шүхрэн задраагүй учраас хөлөг 10 км/сек-ийн хурдтайгаар буугаад ингээд дахиад ерөөсөн ямар ч тоормцгүйгээр дэлгүүрөө бууж ирээд ингээд хэмхрээд дийл бүсрээд ингээд нөгөө Дезик Лиза хоёулаа өгсөн. За ингээд үүнээс болоод зөвлөлтийн сансрын хөтөлбөрийн ерөнхий зохион бүтээгч Сергей Короlyov сансрын нисгчдийг буух үед нь хөлөгтөөгөө хамт биш. Хөлөгтөөгөө хамт буулгаж барахгүй юм байна. Эрсдэлтэй, хитрхи хэрсэлтэй юм байна. Аврах сандал ашиглаад бүхэйг нээсэн шидэж шүхрээр буулгахыг тусдна. Катапульт гэж хэлээд байгаа шүү дээ. Сандал нь пүнк гэдэг өөрөө явчихдаг сандалтайгаа. За ийм юм анх зохион бүтээсэн юм байна. Тэгвэл ерөөхдөө маш олоодаа бүтлгүүдсэн. Тийм тэгээ нэг амьтад ингээд амьтад ингээ ирээд буухтаал ер нь ихэнх талдаа гараад шүү дээ. За ингээд яг энэ зарчмаар Юрий Гагарин ажилласан. Гагарин хөлөгтөөгөө хамт бууж ирээгүй. Сансрын хөлөхөөсөө тусдаа буусан. 8 км өндөрт ирээд өндөрт яг ирэхэд одоо бууж явах таа штэ. Буцаад дэлгэр рүүгээ бууж явахдаа 8 км газраас 8 км-ийн өндөрт ирэнгүүт хөлгийн аврах сандал автоматар ажиллаад Гагарины хөлгөөс нь шууд гаргаа шидсэн. Харваа шидсэн. За ингээд 7 км-ийн өндрөөс Гагарин шүхрээр ажуухаа ингээд тариан талбай дээр буусан. Харин хөлгөн тусдаа хажууханд нь ойрхон газардсан. За ингээ Америкчууд 1951 оны 9-р сарын 20-нд Альберт 6 макакаг 11 ширхэг хулгамтын анд пуужинтыг нисгэсэн. Альберт 5 бүтлгүүтсэн шүү дээ. Тэр нь бол 5 хүртлээр дандаа ингээд тоормсын асуудлаас болоод байгаа шүү дээ. Тэгээ пуужин 72 км өндөрт гараад хөлөг эвдрэл гэмтэл саа дотор уучраагүй амьд бууж ирсэн юм байна. Энэ Альберт 6 гэдэг нь. Ингээд сансарт очиод амьд бууж ирсэн анхны Америк амьтан болсон боловч бууж ирсэн хойноо бие муудаад амьсгал ургаацсан.
Бууж ирсний хадаараа. Тэгээ энэ нь нөгөө сансрын хөлөг газардах үеийн хит өндөр хурд буюу 8-аас 10 км/сек хурдтахлаас болоод зүрх нь ачааллаа даагаагүй гэсэн ийм оншиг гарсан юм байна. За. Тэгэхээр ингээд нөгөө ирээдүйд сансрын нисгэж болохоор бэлтгэж байгаа хүмүүсийг өндөр ачаал авч чаддаг болох юм тусгай бэлтгэл хийх шаардлагатай юм байна гэдгийг эндээс ойлгосон. За мөн одоо нөгөө сансрын нисгэж нарыг хамгийн багадаа 18 сар за дунджаар бол ерөөхдөө нэг 24 сар тусгай бэлтгэл хийлэгдэг гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд ийм бэлтгэлийг хийлгээд өндөр ачаал авах үед бие физиологийн хувьд одоо хэвийн давж чаддаг байхаар юм дасгал сургалтыг нэлээ хийлгэдэг юм байна. Тэгэхээр энэ үндэс суурийг бол Альберт 6-аас юу асан гэсэн үг сургамж авсан гэсэн үг юм байна л да. Тэгээд энэний дараа бол 1952 онд Альберт 7 болон Альберт 8 макакаг хөргсөн ч техникийн эвдрэл гэмтэл агааржуулалтын системийн асуудлаас болоод макаканууд амин өргөцсөн. Тэгэхээр 8 туршилтлаа бүтлгүйтчлээ гэсэн үг юм. Ер нь бол Альберт одоогор 8 хүртэл ингээл макагаас рамгчийг хөөрөөл ингээл ер нь бол амир өргөдөд байгаа юм байна. За одоогор 5 сармагч 8 нохоо чад хийлэгдсэн үг нэ 8 сармагч 3 нохоо чад хийлэгчлээ гэдэг. За тэгээд өмнөх энэ бүх тохиолдлууд алсын тусгалтаа пуужинд амтан хийгээд бууж ирсэн. Амтан хийлэг нисгээд байгаа. Тэгэхдээ ихэнх нь ам өргөцсөн. За ганц хоёрхан азтай амттанд бууж ирсэн. За зарим нь бол бууж ирснийхээ дараа тэр нэг зүрхнийхээ ачаалыг даахгүй өгсөн байна. Зөвлөлт холбоот улс 57 оны 10 сарын 4-нд дэлхийн анхны хиймэл дагуулт Спутникийг хөөргөөд за тэр нь дэлхийг амжилттай тойрсон. Ингээд Спутникийн нислэг амжилттай болонгууд нь шууд маргааш нь Спутник 2 гээд хөлгийн төсөл яригадаад эхэлсэн. За ингээд тэр хөлөг дотор ямар нэгэн амьд биет хийж нисгийа. Одоо пуужин дотор биш яг хөлөг дотор сансрын хөлөг дотор. Энэ сансрын өрсөлдөөн бүр амар байжээ тий. Харин тэгээд шууд маргааш нэрэгдэж эхлэв тах. Зохион бүтээгч нар за амьд амьтан тээвэрлэнэ гэж тооцоолоод за ингээд амьд амьтан тээвэрлэх юм чинь хөлөг өөрийн гэсэн бүхээгтэй байх хэвээр. Одоо сансрын хэсэг чи. За ингээд битүү бүхээгийг зохион бүтээж эхэлсэн. Тэгээд ирсэн нэг хэсгийн зохион бүтээгч нар бол одоо энэ сансрын хөлөгт чинь өмнө нь бол Спутник ч ямар ч бүхээг байхгүй сансрын. За энэний дараа бол шууд бүхээгтэй сансрын хөлөг зохион бүтээгээд эхэлсэн. Эмнэлгийнхэн амтан олж ирья гэсэн байна. За ингээд Москвагийн гудамжнаас ийм жижигхэн биетэй нохой одоо хав шиг ийм жижигхэн нохой дагуулж ирсэн. За ингээд дагуулж ирээ вакцин хийгээд эмнэлгийн дэлгэрэнгүй шинжилгээнд хамруулад тэгээ ингээд тусгай байранд байлгаад хоололж ундалсан. Тэгсэн нохойг үдсэн малын эмч 3 настай үйлдвэр ухсаа нь ямар ч тодорхойгүй. Гэхдээ ирүүл их сэргэлэн нохой байна гэж дүгнсэн байна. Тий. За ингээд сансрын хөтөлбөрийнхэн Сибирийн тайгад Лайка гэдэг нэртэй ийм жижигхэн биетэй маш сэргэлэн анч ийм нохойн үйлдвэр байдаг гэж ярьсан юм байна. Тий. Тэгээд эн чинь энэ тэр нөгөө нэг Москвагийн гудамжнаас тэрмэл нохой шүү дээ. Залбин нохой авчирсан учраас энэ ерөөс тэр Сибирийн тайгад байдаг Лайка шиг жижигхэн гэсэн хөөрхөн сэргэлэн юм байна гэд тэгээ аваачаад Лайка гэдэг үйлдвэрийн нэрийг Лайка гэд нэрлэв. Шууд үйлдвэрээр нэрлэлсэн гэсэн үг юм байна тий. Гэхдээ өөрөө бол Лайка үйлдвэрийн нохой биш. Үйлдвэр тодорхойгүй. Сибирт Лайка гэдэг үйлдвэр нохой байдаг. Хоёулаа нөгөө нэг юу ярьж ирсэн шүү дээ. Нохооны үйлдвэр ярьж хахад Лайка гэдэг үйлдвэрийн нохойг яриад тэгээд энэ бол нөгөө нэг тухайн үедээ хөргөж явахдаа үйлдвэрийг мдээгүй. Гэхдээ энэ бол хожим нь Лайка үйлдвэрийн нохойсаг ярьж ирсэн шүү дээ. Тий. Тэгсэн Лайка гэдэг нэр чинь бол өөрөө Лайка үйлдвэрийн нохой биш. Ямар үйлдвэрийн нохой нь мэддэхгүй. Гудамжны тийм золбин нохой. Зөв. За Улаанбаатар хотод 14 цаг 29 минут болсон байна. Нэвтрүүлгийн дэмжин ажиглагчаа танилцуулаад үргэлжлүүлнэ. За нэвтрүүлгийн дэмжин ажиглагчаар Торжигнох дугмаарт орчныг мэдэр дуу чимээгүй Монголын төлөө Бат хүлэг авц сервис дэмжин ажиллаж байна. За Торжигнох дуу чимээ бол машины явах идангийн эвдрэл гэмтэл таны машины явах иданг эвдэрсэн байна, гэмтсэн байна гэдгийг илтгэж байгаа юм. Харин эвдрэл гэмтэл нь альва осол аваар асуудлын шалтгааны эхлэл болдог. Ийм учраас автомашинтай холбоотой хүн бүрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Бат хүлэг авц сервисийнхэн ажил болгож Торжигнох дуу гэдэг ийм аянаа эхлүүллээ. За аяны хүрээнд рүүлийн аппаратын засвар 10%, амортизатор худалдаа 10%, машины доторлогоо, битүүмж, дуу дарах үйлчилгээ 10% болгож хямдруулж байна. За та өөрт орхон байрлах салбарт хандаад цаг авах шаардлагагүйгээр үйлчлүүлэх юм байна. Утасны дугаар 77 77 77 28 77 77 77 28. Манай нэвтрүүлэгтээ Бат хүлэг авц сервис дэмжин ажиллалаа. Торжигнох дугмаарт орчныг мэдэр дуу чимээгүй Монголын төлөө Бат хүлэг авц сервис. За баярлалаа Бат хүлэг авц сервис. За ингээд Лайка нохоо дэлхийн анхны сансрын нисгэгч болох нь тодорхой болсон. За түүнд зориулсан сансрын хөлөгч гэсэн бэлэн болсон гэж хэлж байна. Тэгээд Лайка нохоо нисэх энэ Спутник 2 гэдэг хөлөг нь битүүмжилсэн
гүдгэр ёроолтой цилиндр хэлбэртэй юм байна. За. Автомат гэрэлтүүлэхтэй, агааржуулалтын системтэй. Тэгээд тэр агааржуулалтын систем нь болохоор агаарын хүчил төрөгчөөр баяжуулангуудаа усны уур хүчил нүүрс төрөгчийн давхар эслийг зайлуулах зорилгоор ийм өндөр идэвхтэй химийн нийтлүүдийн ийм ялцснаас бүрдсэн ийм шүүлтүртэй гэж юм. Агааржуулалтын систем нь бүр ийм шүүлтүртэй хана штэ. За бас өдөрт 2 удаа ингээ автоматар хооллох төхөөрөмжтэй гинэ. За. Тэгээ хооллох автомат нь ийм уур, гөөгтөөс, нүүрс ус, витамин, усаар баялаг ийм хоол хүнс. Тэгээд ингээд ийм саунд байж хахаар нөгөө автоматар ингээд өдөрт 2 удаа тэр хоолны сав нь онгоогоод тэгээд тэндээс лайка 2 удаа хоол идэх юм байна л да. За. Спутник 2 хөлгөн лайка нохоо 7 хоногийн агаар хоол хүнс усны нөөцтэй явсан гэж байна. За мөн амьтны бие физиологийн мэдээллийг бүртгэх KMA техник гэдэг энэ төхөөрөмжтэй. За энэ төхөөрөмж болохоор нохойн зүрхний цохилтыг, амьсгалын тоог, цусны даралтыг нь бүртгээд биеийн температурыг нь хэмжиж, за мөн зүрхний цахилгаан бичлэг хийдэг гэж шүү. Тэгээд дээшээ ямар нэгэн өөрчлөлт орж ийнө тий. Тэгээд нохойг сансарт нисэхийн тулд ийм зүйлсийг Спутник 2-т шингээж өгсөн гэсэн үг. За тэгээд лайка нохоо 57 оны 11-р сарын 3-ны өдөр сансартаа нисжээ. За сансрын хөлгийн загварыг зохион бүтээхдээ эргэж бууж ирэх боломжтойгоор төлөвлөөгүй анханасаа. Нислээ сансар 7 хонлоо тэгээд цаашаа байхгүй. Тий. Тэгэхээр ерөөсөд нөгөө one way ticket гэдэг шиг те нэг талын тасалбар руу зөвхөн нисэх ерөөсөө ингээд энэ хөлгийг яаж сансарт нохойтой хамт 7 хоног сансарт гаргаад 7 хоног болох гэдэг ийм төлөвлөгөө байсан. Буулгаж ирэх бол уучлаарай бүр ингээд зуутах асуудал байсан. Яаж ингээд нөгөө буцааж дэлхий дээр аюулгүй буухаа муухаа гэдгийг хинч тооцоолоогүй. Угаасаа тооцоолох тэр үе сансрын хөгжил тийм байгаагүй. Тэгэд лайка нохон нислэг бол бүр анханасаа төлөвлөгтөө зөвхөн нисгэл байсан. За ингээд нислэг эхэлсэн. Лайка нохоо сансарт гараад амьд мэд бүр хэвийн байгаад байсан. За бүр дэлхийг 2 3 удаа тойрчлоо зүгээр байна. За энэ туршилт бол хамгийн туршилтын оргил үе байсан. Ингээд 3 тойрчлоо зүгээр байгаа. Тий ингээд нөгөө лайка нохооны бие суулгацсан бүх физиологийн үзүүлэлтүүдийг хараад зүгээр байгаа тань. Тэгсэн эрдэмтэд дүгнэлтээ гаргасан. Нохоо сансарт нисээд амьд байгаа юм чи хүн бол чадах юм байна уу? Зүгээр юм байна. За ингээд лайка тухайн цаг үедээ магадгүй дэлхийн хамгийн алдартай нохоо болсон. Манай өвгөх лайка гэдэг нохоотой байсан шүү дээ. Тийм үү. Лайка нохог суулгасан Спутник 2 хөлөг сансарт гарснаас хойш 5 цагийн дараа хөлгийн бүхэгт асуудал гарсан. Тэгээ хөлөг өндөр халж эхэлсэн. За ингээд удалгүй хөлгийн бүхээг Цельсийн 500 градус хүртэл халсан байгаа. Тэгээ хэдийгээр лайка нь 5-аас 7 хоног хангалттай хүрэлцгөөс хоол ундтай хүчил төрөгчийн нөөцтэй байсан боловч ингээд 5 цагийн дотор амьдын шинжгүй болсныг нөгөө нохойн физиологийн мэдээллүүдийг бүртгэх төхөөрөмжийн мэдээ илтгэсэн байгаа юм л та. Энд чинь 500 Цельс хүртэл хална гэдэг чинь ямар амар. Тэгээ лайка сансрын хөлгийн бүхээг дотор амьдараа шатаж өгсөн. За энэ бол хөлгийн зохион байгуулалтын алдаа байсан. Тэгээд эрдэмтэд чи алдаагаа залруулах ажилдаа ханцуу шамлаад орсон гэдэм байл ерөөсөө л бид нар алдчихж гээд тэгээд нохоо биш одоо хүн нисгсэн бол тэн дотор чи нисгэж чинь амьдараа шатчихна гэсэн үг шүү дээ. Хамгийн аимшигтай. Тэгэхээр хүний амийг хайрлаж амьтан дээр туршилт хийжсэн нь одоо нэгдлийн зөв юм шиг те. Ер нь ганц лайкач гэлтгүй л дээ. Яг орчин цагт ямар нэг ийм гаргаж авлаа гэхэд л дандаа эхлээд лабораторийн нөхцөл туршин тийм ээ. За эхлээл хулган дээр туршин дахиад болно туулай нохой сармагчин тий хамгийн сүүлд нь тэгээд за ер нь болж шүү гэх юм бол тэгээд хүн дээр туршдаг шүү дээ. Тэгээд за ингээд лайка нохооны дараа Белка Стрелка 2 сансарт ниссэн. Белка Стрелка 2 Оросод хөглөг юм хийсэн байлээ. Тий. Тэгээд энэ хоёр бол зөвлөлтийн сансар судлалын бүр амьд домог болсон. Хөглөг нэг саналаа шүү. Тий, ингээд Белка Стрелка гэдэг хөглөг нэгээд Оросод хийсэн. Тэгээд энэ хоёр бол лайка нохойн лайка нохойн өмнө Белка нохойг 57 оны 8 сард анх алсын тусгалтаа R2A гэдэг пуужинд хийгээд агаар мандлын дээд давхаргад гаргаж ирсэн. За. Тий, тэгэхээр лайкагаас өмнө гэсэн үг. Гэхдээ пуужинд суулгаад сансрын хөлөгтөө суугаагүй. Тий, сансрын хөлөгт суугаагүй. Дээрэс нь бүр яг сансарт гараагүй, дэлхийд тойроогүй. Зүгээр агаар мандлын дээд давхаргад гаргасан. Тэгээд Белкаг пуужинд суулгахад айж сандраад мөр гасалж гангинаад байсан юм байл та. Тэгэхээр тариа хийж унтуулад тэгээд нисгцсэн. Тэгээд ингээ ер нь бол наркозтой унтуулаад сансар руу агаар руу хөөргцэн гэсэн үг. Тэгэд хэдийгээр унтчихсэн ч гэсэн физиологийн судалгаа нөгөө зүрхний цохилт даралт амьсгалын тоомоо бүх юма хэмжиж авсан байт юм байна. Тий. Тэгээд 60 оны 8 дугаар сарын 19-нд Белка Стрелка 2 сансарт нисээд тойрог зам бүтэн хоног болоод тэгээд бүр их дэлхийдээ 9 минут газардаж ирсэн. Тий. Тэгээ ингээ сансарт нисээд ирснийхэн дараа Стрелка нохоо 6 гүл гаргасан бөгөөд нэг гүлгийг нь бүр Америк нэгдсэн улсын тэргүүн хадгатай
Хатагтай Жаклин Кеннедид бэлгэлж ийсэн. Хоо за. За ингээд Стрелкийн нохоо бүр яг ингээд хөгшрөөд тий тэгээд бүр яг амьдралынхаа жамаар яг ингээд хөгшрөөд өгөхөд арьсаар нь жихмэл хийгээд ингээд Москвад Оросын сансрын музейд байрлуулсан. 1960 онд ингээд Америк нэгдсэн улсын хатагтад бэлгэлж ийн гэхээр ч энэ үед нөгөө өрсөлдөөн бүр эд хүчээ аваагүй байсан юм шүү тий арай гайгүй байсан юм шүү. Гүү ер нь өсөж ийсэн. Нэгс нь бараг л одоо бид нар чадчихлаа гэсэн үг шүү. Гог нь бол тийм л ах тий. Амтан сансар эдгээр чинь бие биенийхээ мэдээллийг яг сайн авч байгаа шүү дээ. Америкууд макакас армагч тийм макакас армагч авцраад ингээд үхээд байгаа болохгүй байгаа гэдгийг. Тэнгууд Оросууд албаар зөвлөлтөд албаар бидний тий Белка Стрелка гэдэг хоёр нохой хөөргөө зүгээр аваад ирлээ. Бүр нөгөө сансарт нисэн нохой ч бүр гөлгөлцсөн. Нэг нохой нь гээд ингээд бас мохо хоржин хатгаж энэ тэгвэл тий. За дараа нь Отвашнай Звездочка гэдэг юм хоёр нохой байна. За 1960 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ниссэн юм байна. За тэдний сууж явсан хүлгийн бүхээг нь 206 км өндөрт гараад эргэж бууж ирсэн юм байна. Тэгээ тэр хоёртай хамт Малёк нэртэй юм туула бас сансарт ниссэн юм байна. За Отвашнай гэдэг энэ болохоор сансарт хамгийн олон удаа ниссэн нохой юм байна. Нийтдээ 5 удаа сансарт ниссэн гэж байна. За тэгээ энэ нохойг ингээд нас барахтан за мөн л ингээд нэг чихмэл хийгээд тэгээ чихмэл нь Оросын орчин үеийн түүхийн музейд хадгалагдчих байдгийм байна л да. За тэгвэл тэр Светочка гэдэг нохой нь болохоор энэ нэрийг Гагараа өгсөн гинэ. За утга нь бол бяцхан од гэсэн утгатай юм үгийн гэж байна. Тэгээд Гагарны сансарт нисгээс 18 хоногийн өмнө буюу 1961 оны 3 сарын 25-нд энэ Светочка гэдэг нь болохоор сансарт ниссэн юм байна. Тэгээ энэ нислэгээр энэ нохойтой хамт нисгэгч суудал дээр Гагаринтай яг ижилхэн өндөртэй, яг ижилхэн жинтэй макет тавьж нисгсэн гинэ. Тэгэхээр яг энэ макетэндээ болохоор бас зориулаад нэр өгсөн байгаа. Яг нөгөө нэг Оросын уламжлалыг одоо Иван Иванович гэж нэрсэн гинэ. Тэгэхээр Иван Иванович Светочка гэдэг юм хоёр юу зүйл хамт ниссэн гэсэн үг шүү дээ. Нэг нь болохоор макет юм байна, нөгөөх нь болохоор нохой юм байна тий. За тэгэхээр энэ бол нөгөө нэг Гагарны нислэгийн өмнөх хамгийн сүүлчийн туршилтын нислэг байсан гэж хэлж болно л да. Бүр ингээ макет туршиж үзээд байна гэхэлэр. Тэгээ одоо нөгөө амт нисгэж туршаад дуусчлаа. Хүн нисгэнэ гэсэн үг юм байна. Тэгээд энэ нислэгээр мөн Турк болон Африкийн объектуудын дээгүр нисэн өнгөрөх үедээ тагнуулын гэрэл зураг авах төхөөрөмжийг анх удаа туршсан гэж бас ингэж түүхэнд тэмдэглэжүүлсэн байт юм байна. За Оросуудын хувьд хамаагүй илүү давуу байсан. За ингээд нохойнуудаар туршилт хийгээд баг бүгдшгүй амжилттай болоод бүр хүнээ хүртэл сансарт ингээд төрүүлээ нисгчлээ. Гэхдээ Гагарны нислэгээс 71 хоногийн өмнө 61 оны 1 сарын 31-нд Америкууд 65 дугаартай туршилтын шимпанзе сансарт өргөсөн. Макакагаас илүү хүнтэй ойролцоо гэсэн үг шүү дээ. Дахиад тий шимпанзе бол тэгээд энэ шимпанзе Меркурий төслийн Redstone 2 гэдэг хөлгөөр 253 км өндөрт гарсан. За нислэг нийтдээ 16 минут 30 секунд үргэлжилсэн. Гэхдээ Redstone 2 хөлөг тойрог замд ороогүй дээшээ гарчхаад шууд эргээд буугаад ирсэн. За өмнөх нөгөө макакануудын хажууд шимпанзе бол хамаагүй илүү ухаалаг амьтаг. За нислэгийн явцад команд өгсөн байгаа. Шимпанзе бүр командыг биелүүлсэн байгаа. За товчлуур ингээ нөгөө удирдлага ингээ товчлууртай удирдлага гарт нь байруулад одоо тийм товчийг дар одоо ийм товчийг дар гэсэн командыг раажогоор өгөөд нөгөө шимпанзе чи гэрэл асуул товч дараараа гэж сургацсан юм байна л да. Гэрэл асгаарал дараараа гэд. Тэгээд гэрэлсэн гут нөгөө шимпанзе чи бүр дараад ирсэн гинэ. Энийг алтартай зураг байдаг санагдаж байна. Тэгээд сансарт жингүүдлээ орчинд шимпанзе хариу үйлдэл үзүүлж чадсан учраас за хүн нисгэд бол физиологийн болоод мэдрэлийн системийн хувьд бол боломжтой гэж Америкууд төгөлсөн байна. Тэгээд туршилт амжилтгүй болох юм бол шимпанзегийн нэр нь лаборатори амтан номер 65-аараа үлдэх байсан. Гэтэл туршилт амжилттай болсон учраас түүнд Ham гэдэг нэр өгсөн. За Ham гэдэг нэр бол түүнийг сансарт бэлдсэн Holloman Aerospace Medical Center гэсэн байгууллагын нэрийн товчлол юм байна. Holloman гэдгийнх нь H. Aerospace гэдгийнх нь A. Тэгээд Medical гэдгийн M. Тэгээд Center гэдгийн C. Тэгээ ингээ Ham. Тэгээ Ham гэдэг нэртэй болгосон тэр шимпанзег. Тий. Гэхдээ хүмүүс үүнийг л мэддэггүй. Сармагчинд гахаа мах гэдэг нэр өгөөд тогтоо яадаг гэж уурж ирсэн гинэ. Ham гэдэг ч одоо манайхаар бараг хямл үсттэй тий. Тий. Тэгсэн өмнөх макака сармагчинтай хөлгүүд бол газар мөргөө дэлбэрээдээс учраас Redstone 2 хөлгийг далайд болгосон юм байна. Тий. Гэхдээ түүнийг очиж авах завь ирэхээс өмнө хөлөг рүү ус нэвтэрч эхэлсэн учраас Ham
живэх аюулд орж аврах ажиллагааг бүр яавчлсан. За хэм гэхдээ амь авал аврагдсан. Тэгээ бүр амь аврагдаад 83 он хүртэл бүр 26 нас 26 жил амьдэрсэн. Энэ чинь нэг Америк радиогоор од болдог хэм мөн шүү дээ тий. Тийм үү? Тий. Тэгээ санагдаад байна. Би нэг төрс өдөр үгүй юугаар дэлхийд өнөөдрөөр хэмийн төрс өдрөөр шилээ ярьжсэн юм аа. Өнөөдөр хүн төрөөг сарам юу гэдэг шимпанзе төрс өдрөг ярьжсэн. Тэгээ үүнээс хойш ер нь энэс хойш Америкууд нөгөө нэг ерөөсөө далаа дээр усан дээр юугаа буулгая. Хөлгөө буулгачээ гэж шийдсэн байт юм байна. За Улаанбаатар хотод 14 цаг 41 минут болж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулаад үргэлжлүүлнэ. Үеийн үр дүнтэй бэлтгэл NBL-тэй хамт хөдөлгөөний эрхчлөлөөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах гэсэн уриатаагаар NBL глюкозамин хондротид сульфат хамтран ажиллаж байна. За 2 янз байгаа. За NBL номер 90 гээд байгаа. NBL номер 60 гэсэн ийм 2 янз байгаа. Тэгээд ер нь бол үений мөгөөс эдийн эмгэг, спортын гэмтэл бэртэл, ясны сэргжилт, жингийн илүүдэлтэй үед, за шатаар өксөж уруудах үед өвдөгний нүдээр буюу өвдөгний үеэр өвдөх, за хөдлөх, босод суухад ингээд таны өвдөг тохоогоор шархирч дуурах, эсвэл гүйцэд ингээд бүрэн тэнийхгүй байвал энэ NBL глюкозамин хондротын сульфатыг уух юм байна. За тэгвэл ямар тохиолдолд тэр номер 60 гэдэг дотроо 60 ширхэгтэйг нь уух юм гэхээр өвдөгний үеийн өвдөлт нь ачааллын үед буюу за ингээ алхаж байгаа үед, зогсож байгаа үед, дасгал хийх үед өвдөгний үе их өвдөд идэг. За зогсож байгаад хөдлөх үед богино хугацааны үений хүшин илэрдэг. За үений өрөвслийн шинж тэмдэг 6 сараас дээш хугацаанд илэрсэн мөн өмнө нь өвдөгний үеэ гэмтэж исэн хүмүүс номер 60 хэрэглэнэ. Хэрэглэхдээ нэг шахамлаар өдөрт 2 удаа авах ба энэ дотроо 60 шигтэй гэхээр 30 хоногийн хэрэглээ болчихж байгаа байхгүй юу? За дээрэс нь ингэж байна. За энэ глюкозамин хондротын сульфат болохоор мөгөөрсөн эд шүрмэс үений шингэнд агуулгаддаг юм л да угаасаа. Тэгээд энэ одоо гэдгийг мөгөөрсөн эд үений шүрмэс үений шингэн хэвэн байвал таны үе мөч зүг зүгээр байна. Одоо юу гэдэг энэ үений шингэж багасаад эхэлдэг юм байна. Үений шингэний хүүлэн гэж яриад байдаг. Тий, харин тий. Тэгдэм байх. Тэгээд энийг ингээд уухаар мөгөөсий чинь нөхөн сэргэн үений шингэний чинь нөхөд юм байна. Тэгээд уухад ходоодонд аюулгүй. Бас чихрийн шижинтэй хүмүүс уухад хүртэл ямар ч аюул байхгүй. Тий, үений шингэн дуусаад ирэхээр л ерөөсө хоёр тэр нэг яс чинь үрэлцээл ингээ холгоод байгаа тий. Тэгээд энэ байлийн бас нэг давуу тал юу вэ гэхээр үений өрөвслийг нь бууруулад өчгөр угаасаа өвчин намдчихна. Тэгээд үений зөөлөн эд мөгөөр шүрмэс булчингийн эсүүдийг сэргээх үйл ажиллагааг бас ингээ давхар өгд юм лээ. За энэ байл глюкозамин хондротын сульфатыг бүх хэмээн сангуудаар худалдаалж байгаа 77 Тэг 4 50 50 гэсэн дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. За мөн Nobel Mongolia гэсэн Facebook хуудсанд хандаад илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Манай нэвтрүүлэгтээ үеийн үр дүнтэй бэлтгэл NBL-тэй хамт хөдөлгөөний эрхчлөлөөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах гэсэн уриатаагаар NBL глюкозамин хондротын сульфат хамтран ажиллалаа. Баярлалаа. За баярлалаа. За дараагийнх нь Угалиак Витерок 2. За энэ хоёр нохоо 1966 оны 2 дугаар сарын 22-нд Космос 100 арга хөлгөөр сансарт ниссэн. Энэ хөтөлбөрөнд сансарт хүнийг урт хугацаагаар байлгах бэлтгэл ажлын хүрээнд нохтыг тойрог замд 23 хонуулж туршсан юм байна. Одоо энэ өмнөх нохоонууд чинь нэг 2 3 тойрол ингээл ирээд байгаа шүү дээ тийм ээ. Хамгийн дээдлэлтэй нэг 5 удаа ниссэн гэдэг ч юм уу. Тэгвэл энэ одоо нэг ниссэнгүүтээ бүр 23 хонуулах гэж байна л да. За тэгвэл энэс гадна Нипоти Zip 2 гэж бас байгаа. Нипотиовны мөн зиб гэж байгаа. За энэ хоёр нохоо болохоор сансрын хөлөг биш, геофизикийн пуужингийн туршилтын нохот юм байна. Пуужингийн сансрын хөлөг биш. Тэгээ зиб нь болохоор ямар нэгэн тусгай сургуультанд хамрагдаагүй гүлэг байж байгаад тэгээ яг нислэгийн өмнөх өдөр нисгэж туршина гэж төлөвлөж исэн нохтын нэг нь цугтцсан юм байна. Тэгээд энэний оронд тэр цугтцсан нохооны оронд нь зибийг пуужинд хийж агаар мандлын дээд давхар руу гаргасан ийм төвдөө. Энэ туршилтаар нохтой хамт цагаан хуулганд харах туулаа бас нисгсэн юм байна. Зөндөө олон амьтанд л нисгсэн тий. Тэгээд ер нь бол зөвлөлтийн сансрын баатрууд ингээд нохоонод болчлаа шүү дээ. Ноход болчлоо. Харин Америкуудын хувьд бол сансрын баатрууд нь сармагчингууд тий. Тэгээд тэгсэн Францын сансрын баатрууд нь болохоор муур байдаг гинэ. Муур нисчихсэн юм бах та. 61 онд Франц улс сансар судлалт хүч төрөн орж ирсэн. За ингээд анхны хиймэл дагуулын төслүүдээ эхлүүлээд за ингээд хиймэл дагуулуудаа хөөргсөн 63 оны 10 сарын 18-нд Феличит гэдэг нэртэй муурыг пуужинд суулгаж хөөргсөн юм байна. Сансрын хөлөг төш эхлээд пуужинд суулгаж тий. Нөгөө суулгасаг муур нь болохоор 5 минутын дотор 157 км-ийн өндөрт гараад эргэж бууж ирсэн. За Феличит гэдэг муур жингүүдл орчин үзээд стрессийг хэмжүүлээд тархины өвчлөг хийлгээд жингүүдл хүн ба амьтны тархинд ямар нөлөө үзүүлдгийг судлуулсан. За энэ бол Францын сансар судлалт онцгой хувь нэмэр оруулсан. За ингээд Феличит бол сансарт ниссэн анхны бөгөөд цорын ганц муур.
Тий. Харамсалтай нислэгийн дараа эрүүл мэнд нь маш ихт оройтсон учраас хөөрхийг зовоогоод явах вэ гэд ер нь бол тариа хийгээд хүчээр удулсан. Тий ингээд. За тэгвэл ямар ч байсан муур бол ниссэн байт юм байна. Ааха. 1968 онд Зөвлөлт холбоот улсын сансрын тойрог зам руу 2 яст мэлхий явсан байдаг юм байна. Зөвлөлт холбоот улс явуулсан гэсэн. За тэгээд энэ 2 яст мэлхийн сарыг бүтэн тойроод амьд мэнд буцаж ирсэн. Тэгэхээр саран дээр Америкчуудаас төрүүлж очсон зөвлөлтийн яс мэлхийнүүд гэсэн үг байхгүй юу? Гэхдээ яг нөгөө буугаагүй л дээ. Буус нь бол Америкчууд гэхдээ тэрнээс өмнө зөвлөлтийнхэн 2 юу явуулсан гэсэн үг. Яс мэлхий. За тэгвэл Америк нэгдсэн улс 1973 онд загас, ялаа, хорхоонууд хөөргөөд тойрог замын Skylab станцад туршиж үзжээ. За дараа нь 1985 онд Аалз, Хулган дахиж нисгсэн юм байна. Тэгсэн чинь эсрэг талын зөвлөлт холбоот улс 1986 онд тойрог замын Мир станц дээр Хулган загас авчихсан байт юм байна. Түрүүн би бүр яг бодоод ирсэн энэ удаа. Бүр нисгэх хүч бүр ингээд Мир станц дээр авчихсан. Тэгсэн гэсэн. За тэгсэн Япон улс 1990 онд цагаан загас, шумуул, мэлхийний төрсийг сансарт хөөргсөн гэж шүү дээ. За. Тэгээ биологи өсөлт үржлийг нь судалсан гэж байна. Одоо бүр төрсийг нь хүртэл аваачсан. Энэ шумуулаар яадаг вэ гэхгүй юу? Хэмит үгээд ингээд олон төрлийн биологийн биетийг л судалж байгаа юм байл үү? Магадгүй тий. За тэгвэл бүгд найрамд Хятад ард улс 2000-ад онд харах, нохой, туулай зэрэг амьтдыг сансарт хөөргөж туршиж агаад 2003 онд анхны хүнээс сансарт нисгсэн байдаг. Харин олон улсын сансрын станц дээр бол Оросууд загас, мэлхий, шавж, хулган аваачиж туршсан бол Америкчууд 2020 онд амьд 8 алж аваачсан гэж шүү дээ. 5 жилийн өмнө нисвэр шүү дээ. Тийм байна. Тэгээд ямар хөө юм бэл ер нь яг ингээд одоо бид нар одоо бол ингээд мэдээж амьтны эрхийг хамгаалах олон улсын байгууллагууд ингээд амьтан дээр туршилт хийхгүй байх мах гээл ингээд явж л байна. Гэхдээ зүгээр ингээд тэр нөгөө nature gas сэтгүүл дээр хэдэн жилийн өмнө гарсан нийтлэл байсан л та. Тийм одоохондоо өөр арга үнэхээр алгаа. Тий, шууд хүн дээрээ туршиж бол болохгүй байна. Тэр одоо бүр илүү дээр ингээд ямар ч эрдэмтэн бас амьтан дээр туршмааргүй л байна. Гэхдээ өөр арга бол одоохондоо шинжлэх ухаанд арга алгаа. Магадгүй ингээд шинжлэх ухаан өндөр түвшинд хөгжүүл амьд биет биш ингээд симуляц орчинд те яг ингээд энэ эмч гэдэг юм уу энэ шин техник технологи яаж нөлөөлж чинь гэдгийг амьтан зовоохгүйгээр ингээд турших арга нээх баха. Одоогор бол уучлаар ямар ч арга алгаа гэдэг юм байлээ. Одоо тэгэл бидний өмнөөс ч өчнөө олон мянган хулган одоо Нобель өгдөг бол хулганд л Нобель өгнө гэдэг байгаа шүү дээ тий. Хулган харах за томрох юм бол туулай. Тэгээд туулай дээр бүр амжилттай болж явах юм бол үнэг ч хоног ил явна л да. Үнэг дээр бас нэлээ хийх. Мэлхийг бас аяг өгтөрчтэй юм билээ тий. Тийм мэлхийг бас өгтөрчтэй. Тэгээд цаашаага бүр томрох юм бол тэгээд сармөгчин шимпанзе энэ гэл болно. Тийм баг. Тэгээд илүү хүнтэй төсөөтэй амьтдаг. Шимпанзе ч юм бол бид нарт 98% ойрхон гэдэг байгаа шүү дээ. Тэгээд тэгэхээр ер нь бол энэ дээр ямар нэгэн алдаа бүтлгүүд магадлал гарах нь айгүй бага байд юм шиг үлээ. Тэгээ мэдээж угаасаа шинжлэх ухаан хамгийн түгээмэл амьттай буюу олон доотой байгаа амьттай барьж авна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэгэл жижиг амьтд чинь л бидний өмнөөс ороод өгөөш болоод байна гэсэн. Ер нь бол би үл ерөөсөө ингээл Америкууд тий баахан сармагч нисгсэн юм байлээ. Оросууд би нэг л нохоод нисгсэн юм байх чи ямар олон нохоод нисгсэн юм бэ? Олон юм байна. Тийм байна. Бид нар бол явуулсан юм шүү дээ. Харин тийм. Тэгээ сансар ниссэн хамгийн анхны амьтан бол ялаа гэдэг зөвүүл юм байна да тий. Хөөх юм буцаж яг уу ирсэн гэхдээ харин тий жоохон нэг айгу бас тэг төвхтэй те тэгээд маргаантай тэгээд тэр ялаа яг сансарт нисэн үү гэхээр яг сансар руу бол гараагүй гэдэг бас маргаанд тий яг сансар руу бол гараагүй агарын хамгийн дээд мандалд хүрсэн давхаргад хүрсэн. Гэхдээ ингээ маргалтуул ингээ нарийн маргалт бол сансар бол биш гэвэл тэгэл тийм агаар мандал гэж ярих юм бол энэ асуулт зүв болж байгаа. Яг утга агуулгыг. Тэгээ Альберт Үүдл надад бас өнөөдрийн зохиолоос нэг жоохон хэцүү санагдлаа. Америк нэгдсэн улс чи яг их үедээ нэг жоохон юу хийсэн штэ арай жоохон хоцорч явж исэн штэ эдгээр чи нэг дунджаар нэг 8 9 жилээр нэг хоцроод ах шиг байд юм а. Юу зөвлөлт холбоот улс чи 61 онд буунгууд 69 онд Америк буусан тий. Тийм баха. Тийм тэгэхээр чи бас нэг хэдэн жилээр хөрхөн хоцорч байгаа юм байна. За энэ түрээд манай нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон байна. Манай нэвтрүүлэгтээ чухал үедээ Finon гэсэн үрэтээр Payon цамцэл аппликейшн хамтран ажилласан. За мөн үеийн үр дүнтэй бэлтгэл NBL-тэй хамт хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах гэсэн үрэтээр NBL глюкозамын хондротив сульфат хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоо өргөжлүүлээд 15 цагаас радио мэдээг үйлэн авсараа 15 цаг 10 минутаас элдв шипийн нэвтрүүлгээрээ хэдүүлээ эргээд болснаа. Баярлалаа.